Хүн төрөлхтний 80% нь өөр өөрсдийн гэсэн онцгой хүчтэй. Тэдгээр хүмүүсийг дотор нь хорон санаатан болон Про Баатар гэж хуваадаг. Гэхдээ тэднээс өөр баатрууд бас бий. Тэд бол өөрсдийн хүслээр шударгасны төлөө тэмцдэг хууль бус баатрууд буюу вижиранте. Баатар болохын тулд хүчтэй чадвартай байх ёстой. Энэ бол хүн бүрийн л мэдэх ойлголт. За энэ бол энгийнлний гулгадаг хүчтэй Коичи. Ундаг дугуйнаас жоохон л хурдан. Өдөр нь бол энгийнлнийг оюутан харин шөнө бол мөгц. Хүмүүс тусалдаг. Хүмүүсийн өгснөр нь сайхан сэтгэл залуу. Харин энэ бол pop step. Дэвтдэг хүчтэй хууль бус айдол. Манай хоёр дөнгөж танилцаад байж итл танхаа гаруудтай таарчнаа. Попыг болон шахаад хүч хэрэглээд эхэлдэг. Коичиг байгаа чинээ тодгүй. Яаж чадахгүй юм чинь явъя да гэж бодох шиг. Гэхдээ нулимстай нүдийг хараад яахан явж чадах вэ? Гулгаж очиод мөрөгдөл яадаг ч унаас. Байдал хорцтаад алуулах дээрээ тултал би ирлээ гэл. Хинэгчгүй хогон дээр унж гарандаа brass knuckle нүүрэндээ хар маск зүүсэн энэ хүн бол Knuckle Duster. Яг л мангас шиг хүчтэй бүгдийн цогч унгаад дорхноо альчнаа. Тэгэд Коичиг надад тусал гэж шүү. Миний хүч муу штэ гэд ээлдгээр татгалзах гэсэн ч Баатар ахын утга учир хүчтэй чадварт биш. Харин аюулд орсон хинэгнийг хараад аврах уу үгүй юу гэдэгт л оршино. Гэт Knuckle Duster бол вижиранте. Гэхдээ зэрэгцэн арцгар өст Попыг барьчнаа. Баатар ахын утга учир аюулд орсон хинэгнийг хараад аврах уу үгүй юу гэдэгт л оршино. Хэдий хүчин суугаж улагч Баатарт байх ёстой хамгийн чухал зүйл Коичид бай. Одооноос багшаа гэж дууд. Эцэст нь гэхэд Knuckle Duster туслахаар боллоо. Knuckle Duster сүүлийн үед дэлгэрээд байгаа шин төрлийн триггерийг харт амхийг хайж байгаа. Энэ харт амх энгийн хүнийг ч хормын төдийг хорон санаатан болгодог. Хэргэлсэн хүнийг хэлний үзүүр нь хар өнгөтэй болдог. Маргааш нь таарсан хүн болгоныхоо хэлийг харах гэж дайраад сүүлдээ энгийнийг офисын ажилтныг сэжиглээд яг задах гэсэн цагаан туз гарын нороогоод Eraser Head гараад ирлээ. Харсан хүнийхээ чадварыг алга болгодог хүчтэй. Pro Baatar болон Vigilante-д маш том ялгаа бий. Vigilante хууль бусаар хорон санаатныг ялдаг. Тийм болохоор Pro Baatar-ын хувьд Vigilante бол хууль зөрчигч. Eraser Head болон Knuckle Duster-ын тулаан гүйж очоод цогтолтоос нь бултчихна. Тэгсэн тууснаас нь татаад Eraser Head-ийг шидчихлээ. Knuckle Duster-ын чадвар нь биеийнхээ хүчийг нэмэх. Eraser Head чадвараа ашигладаг мангас шиг хүчинд байж л идэг шүү. Хөлнөөс нь бариад Eraser Head ялагдахын даваан дээр арай гэж бултдаг. Хүчин арилахгүй байна гэхээр Knuckle Duster бол яг л дээгүү шиг хүчвэ гэсэн үг. Хүчгүй хүнийг Pro Baatar-ууд барьвчилдаг юм байна. Тэгсэн энэ хоёрыг золтчих хооронд өчигдөрийн 3 өшөө аавна гэд хүрээд иржээ. Триггер хэрэглээд хүчин нэмэгдэж Коичи баригдаад алуулахын даваан дээр Knuckle Duster амжиж ирээд хоёуланг нь цогч унгаад Eraser Head-ээр хорон санаатныг барьдаг. Харин Pop хосолтой залуу хөөжидл нэрэл триггер хэрэглэж үжээ. Чимдаамда баахан триггер нуцсан. Хүзөөндөө шахаад үлэмж битэн болчихноо. Попыг бариад бөөн өмөө. Knuckle Duster барилгаас зүгдээд нэг сайн дэлсэж аваад өөрөө цохилчнаа. Харин Pop унахад аврах хүн байсангүй. Үндэ бол Коичи маань Баатар болохыг хүсдэг. Хэдий Pro Baatar болоход хитрхи оройтсан байж болохч хэсэгэн зурч хамаагүй нисмээр байна. Хан дээгүр гулгаад Попыг авардаг. Өөрөө ээлгүй газарцсан ч үлэмж битэн дараад алуулахын даваан дээр Eraser Head хүчийг арилгаад хорон санаатныг барьдаг. Харин манай хэд чимээгүйхэн өөр өөрсдийн замыг хөөлөө. Манай хүн ч өмсгөлөө сайжруулад нэртэй чулууд авлаа. Тэр нь Crawler. За Crawler! Crawler? Ном. The Crawler! Дараа өдөр нь хоёр дунд ангийн хүүхэд зодтолдоод Коичи очсон. Хүй, сайхан сэтгэл залуу байна гэж таниад болдгүй. Knuckle Duster дунд ангийн хүүхэд гэлтгүү зодох гээд наачнаа. Pop харш төвчлгүй зогсоох гэтэл Pop-ийн улааногоон финүүд ээжээ. Тэгсэн хүмүүс шүгэлдээд хорон санаатан гараад ирдэг. Бөө өмөө. Налх хүүхэд дайрланд нь өртөөд унах үед нь Коичи аварлаа. Knuckle Duster дайртал цогт нь нөлөөлдгүй. Хилнийх нь үзүр харалцсан. Триггер хорон санаатан байна. Хатууртай хүчтэй байвал тэнцэр болон хурд нь муу байх ёстой. Коичи хөлийн мөргөөд Knuckle Duster унгадаг. Пат гээл. Манарчлан цохиод араас нь нээлж дараалсан зогсоо зайгүй цогсны эцэст хорон санаатан яллаа. Яг л жихэн Баатрууд юм шиг хүмүүс хүртэл баярлаад гэхдээ цагдаа нар ирэх үед чимээг өхөн явах ёстой. Яагаад гэвэл манай хэд бол хууль бус Баатрууд буюу Vigilante. Тэд хуульд захирлахгүй өөрсдийн хүслээр шударга ёсыг тогтооно. Гэтэл хүмүүсийн манай эрт өгсөн нэр нь галзуу нудрах дөвөө болон Crawler.
хичээлээ тараад гэртээ иртэл шал танихгүй хүн сууж шүү. Тэгсэн Накл Дастер байсан байж. Цонхыг хаглаад ороод ирж. Гэтэл хонхон дуураа дахиад нэг хүн ирвэ. Хаалгаа тайлтал танихгүй охин байсан ч нүрээ бутсан Pop Step байсан байж. Цуглардах газар нь Коичигийн гэр олвоо. Коичи дэлгүүрт цагийн ажил хийдэг. Харин Pop гудамжинд дуулж үжиглээд баггүй фэнтэй. Нөгөө дунд сургуулийн 2 час байна. Тэгсэн өөр нэг жижигхэн хүн бэ шүү. Ойртох гэсэн чаддгүй. Дунд сургуулийн 2 сэтгэл санаагаар дэмтсэн ч нэмэр байсангүй. Карманаасаа зүү тарир гаргаж ирээд хүчин нэмэгдээд загс суулаад хөрчлээ. Тэгээд Pop-ыг хөгөөд эхэлдэг. Коичигийн ажил тараад Накл Дастерч ирээд дунд сургуулийн 2-оос юу болсныг олж мэднэ. Загсыг барьж авсан ч, зөксөн ч гулгаад яаж чадсангүй. Pop-ыг хөгөөд байсан нь ердөө л гар ирэх гээд ээжээ. Дуртай дургуул гар ирлаа. Гэтэл бүр давраад биеийг ороогоод тэрнээ ч гэж солиороод сүултээ үнснэ гэж дэрдэг. Яг эцсийн мөчөд дээрээс нь гурил асгараад нэг сайн зодоод хорон санаатныг дардаг. Pop харин хомрогонд нь өртжээ. Усан дарсныхаа дараа чанартай шампунь аваач. Нөгөөх нь пив дусч ахихуу аваа тавьчих гэж авсан. Удаачгүй манай дунд сургуулийн 2 загсан хүнтэй найзалчиж триггерийн талаар мэдээлэл авахаар Pop Коичи 2 уулзахаар болвоо. Замд нь 3 охин Pop-ыг таниал. Хамт зураг авахулаас халдیں۔ Гэтэл нүдний хаалтайхан өдрөө зүгэн яваад орчдیں۔ Энэ охин бол Хачиска, хорон санаатан. Чадвар нь хатан зүгий. Баахан зүгийг гаргаад айлтаа ихэлнэ. Зүгийн болгоно нь триггертэй. Хадсан хүнээ хормын төдөд хорон санаатан болгоол. Энэ удаад манай хідээс төрүүлж Про Баатрууд ирлээ. Турбо Баатар Ингениум болон бусад бүх Про Баатрууд иржээ. All Might хүртэл байна. Нүд ирмэх зурал бүгдийг нэлцдэг. Харин Накл Дастер зүгийн талаар нэг зүйл мэддэг бололтой. Дааж уулзах гэж байсан загсан хүнийг хатан зүгийг дагуулад өвчнаа. Тэгээд бас триггерийн ард байгаа хүн бол нийт нэгний төлөө буюу All for One. Хүсэл тэмүүл аль эсвэл хүчтэй зорилгын дор чадварууд хувьсаж шин төвшөнд очдог. Тэрийг судлах нь триггерийн хар тамхины зорилго. За энэ удаагийн хөрхөгч бол хар тамхин донтогч. Триггерийн нөлөөгөөр хүчин сайжраад мангас чигэн болчдөг. Бөө үмэ. Коичи хүмүүсийг аврах жагаа дөхөнгөө алднаа. Гэтэл яг эцсийн мөчөд Накл Дастер ирлээ. Энэ хорон санаатан хүчээ хоримтлуулад нэг удаа мангар хүчтэй дэрдэг. Цохилтоос нь болтаад зөрүүлж цохоод ан мань үзэлцнэ. Цохиулбал өхөж магадгүй ч ухрах бодол алгаа. Бүх цохилтыг гаргаал. Боломж олдвол хариу зөхөн. Эцэст нь хорон санаатан хүчээ хоримтлуулад амар цохилтоо хийх үед Накл Дастер зөрүүлэн нудраг далайж цохилтоос нь болтон яг ирүүнд нь пат гээл. Нислэн цохиж хорон санаатныг ялдаг. Харин өөр газар Про Баатар Ингениум хорон санаатны хөөжийн аль алин л хурдан барих гэсэн чадсангүй. Хурд бол бүх зүйл гэд Ингениумыг зөхиод унгачлаа. Маргааш нь Коичи өглөөний гулгалт хийж агаад нэг хүнтэй таарсан Про Баатар Ингениум байлаа. Чадварынхаа талаар ярилцсан Коичигийн чадвар үнэндээ бол түлхэх хүч болж таарнаа. Хүссэн зүг рүүгээ хүссэн үедээ явж чаддаг. Урагшаа, арагшаа, зүүн, баруун, доороо эргэсэн ч болно. Ганц асуудал нь зогсох. Зогсож чаддгүй болохоор хурдтай явж чаддгүй. Гэтэл Ингениум хурдтай явж байхдаа арагшаа явбал зогсон доо гэсэн нэрэл зогсчдیں۔ Хурдны чадвартай баатруудын хувьд бараг мөрөөдлийн чадвар нь болчихноо. Шөнө нь Ингениум өчигдрийн хорон санаатан дахиад хөөж ийн. Энэ удаад багаараа өрх бэлдсэн ч хорон санаатны чадвар нь сарсан баг байхаа байж. Далавчаа дэлгээд нисчлээ. Бүгдээрээ нийлээд хөөсөн ч барьж чадах хүн байдгүй. Энэ ертөнцид намаа барьж чадах хүн байхгүй. Гэтэл Накл Дастер ганц цохоод Ингениумыг ирэхэд аль хэдийн хорон санаатан барьчиж бүтэн баг нь бүр гайхширч орхиноо. Манай хідээс өөр вижирантай бас байна. 90 сурвалжлагч хорон санаатан ямар ч өшөөлгүй шууд алчна. Займартай ч хэдэн сар хормын төдийд өнгөрөөд Pop аль хэдийн запас төлхөртэй ч болчиж харин Коичи өргөлж өмсдөг хүүдийгээ ойж ийн. Шинийг аваач гэхэд All Might-ийн ардын ёсны мэрчтэй өмсөх төдийд л ир зоригоор дүүрдیں۔ Гэт Коичигийн шүтэн бол номер 1 баатар болох All Might. Бүр улаан ногоон фэн. Жил болгон гардаг лимитэд загварууд нэгээс бусд нь бүгд байдаг. Коичи дунд сургуульд байхдаа бүр нэрнгээсээ л баатар болохыг зоржиж, бүр баатрын сургуульд орохоор шалгалт хүртэл өгөх гэжсэн ч шалгалтын өдрөө усан жүүжүү хүүхдтэй тардаг. Шалгалт руугаа явах уу? Энэ хүүхдэд туслах уу гэж бодон Коичи л олсон хойно ус руу өсөрдөг. Тэгсэн юу ээ? Мангар гүйхүү ус ижээ. Хайрладаг ганц хүүдийгээ аварсан хүүдээ өгөөд шалгалтандаа хоцорсон байдаг. Хэдий баатар болж чадаагүй ч харамсах зүйл алгаа гэсэн Pop ягаад ч муурлцнаа. Гэтэл тэр живжсэн хүү биш охин бүр болоогүй Pop байсан байдаг юм. Анх удаа хэний ч мэдэхгүй нэгэн хүү түүнийг аварч тэр цагаас хойш бодон Коичитэй арай гэж уулзсан ч
Яаж талархах, юу гэх мэдэхгүй явсаар дахин тэрэлхүүд аврагдаад одоо л аварсанд баярлалаа. Саад болсон дуучлаарай. Миний хувьд чи бол жинхэнэ баатар. Гэ зориглоод хэлэх гэсэн. Яасан? Буруу хүн буруу цагтаа гэж хэлэх гэснээ ч хэлж чадалгүй авчирсан хүүдээ ч өгч чадсангүй. Хитэru дагете моримори юки вайте куру. Ганц л удаа гинт хэрэг үлдсэн бол хорон санаатан гэж тооцдгоо. Тийм болохоор триггер хорон санаатнуудыг эхний удаад сулладаг. Хатуу болдог хорон санаатан хатан зүгийгөөс шин төрлийн триггер аваад бөө үмэ. Коичи юу ч гэсэн хөнгөө газар өртөж авчираад баатрууд эртэл тэсгээр болтол чулуун дээр бүдрээд яг алуулахын даваан дээр катанатай хүн хамгаалдаг. Хорон санаатантай ан ман үзэл. Цагдаа нар ч ирээд хорон санаатан зүгтжин. Маргааш нь катанаг биширж явах зур тэр аль хэдийн хатуу болтыг олчиж нүдийн сохлоод ямар ч өшөөлгүй шууд лалчин. Тэгээд зургнууд гаргаж ирээд дараагийн байга харж ийн. Тэр нь нөгөө арцгар үст. Тавлсноороо дараагийн бай болох арцгар үстийг алах гээд иржээ. Хатан зүгий ч бас байна. Шин төрлийн триггерээ арцгар үстэж шахчин. Хүчин сайжраад зараа болоод хувирчнаа. Чимээгээр нь Коичи ирээд катанагийн үн төрхийг хардаг. Хэдий хорон санаатан байсан ч хүн хална гэдэг яавч зөв зүйл бишээ. Арцгар үстийг авраад юу ч гэсэн катанагаас сухтнаа. Даанч хөлөндөө шархтаад катана цусын долоох төдөд хөдөлж чадхаа олчдөг. Хорон санаатан тусалсан хэмбугаач хорон санаатнаас ялгаагүй гэд Коичиг бас алхнаа. Яг эцсийн мөчөд Накл Дастер ирлээ. Сэлэмний өдөөс нудраг ялагдаж магадгүйч. Эцсийн эцэст Про Батарч бай, Вижирантэч бай. Баатар гэдэг бол хязгаарыг давж боломжийн өдөөс тэмцдэг нэгэн. Катана дайрах яг тэр мөчөд ганц л алхам Накл Дастерд ялтыг авчирлаа. Баг зүгээд л баатар олчдөг юм биш. Гэхэд катана босч ирээд үргэлжлүүлэн тулддаг. Накл Дастерын цусыг долоож хөдөлгөөнгөө болгоод алах боломжтой байсан ч хэлсэн зүйлээс нэг зүйл ухаарч ягаад ч юм зүгээр л яваад өгнө. Хатан зүгийг хүртэл халаад өөрийнхөө хамрыг тайрч надад баг хэрэггүй гэсээр харахгүй замхарсан байдаг юм. Мэдээж хатан зүгийг үхвэгүй. Коичи сургууль дээр ямар ч найзгүй. Гэтэл өнөөдөр царайлаг, ухаантай, дээд ангийн Макото гэх эмэгтэй Коичидээ танилцсанаа. Хичээлтэн туслахаар болж ингээд Коичигэнд ирдэг. Ядчихт нь Pop гэрт нь байж тараад нүгт харш сонголтгүй болноо. Хичээлийн сэдв нь Вижиранте. Анхандаа бүх баатрууд Вижиранте байсан гэж үздэг. Явандаа улсаас цалинждаг хууль ёсны баатрууд болсон. Гэхдээ бүх Вижиранте баатар болж чадаагүй. Зарим нь хүчээ буруу зүйлд ашигласнаар хорон санаатан болсон байдаг. Макотогийн ирсэн зорилго нь сүүлийн үед гарч ирсэн Вижирантыг судлах. Тэр нь манайд. Эцэст нь гэхэд Pop Макотог явын явтал нь нуугдсан байдаг юм да. Бас Коичиг хардаад хэдэн өдөр уралсан байдаг. Удалгүй амлсан ёсороо Макототой хамт Вижирантыг судлах нэ. Манай гурав ярилцж байгаад юутаж үнэн төрхөө нууцлахаар болвоо. Манай эдийг муутай сайнтай янз янзаар л хэлж гин. Ядчихт нь бүгд Коичиг крүүлэр гэж хэлжиж. Замдаа компьютероо хулгаад алдчихнаа. Сайн талаа харуулъягээд Коичи хөөгөөд юм нь бол авдیں۔ Тэгсэн сэжиглээд чи крүүлэр юм уу гэж авсан. Макотогийн чадвар нь үнэн худал. Хүрсэн үнийхээ үнэн ярьсан, худлаа ярьсныг мэддэг. Би крүүлэр бишээ. Үнэн л байлгүй яах вэ? Краулер шүү дээ. Коичигийн чадвар улам сайжраад хурд нь баг багаар нэмэгдээл. Хулгайчийг хөөж байгаа бүхэнгээ алднаа. Азар нисдэг хүнд аврагддаг. Хулгайчигч дорхноо бариад Америкийн топ баатруудын нэг болох Ахмад алдартан. Нисдэг, дээрээс нь супер хүчтэй, өөртөө итгэлтэй, нэлээд өдрөг хүн байна. Өнөөдрөөс Японд ажиллахаар иржээ. Хүчтэйгийн хувьд үнэхээр хүчтэйч. Хүн аврахаас илүү шоу хийх сонирхолтой нэгэн. Заавал зургийн баг, сонин сэтгүүл, телевиз бэлэн болсон үед л хөдөлж эхэлдэг. Тэглээгээд эцсийн эцэд хорон санаатныг ядах юмгүй л алчнаа. Харин Коичи арай гэсний нохоо авардагч өөр аюулд ороод алдартанд авруулдаг. Бүтггүй. Дараа өдөр нь нурж барилгаас хоёр хүн аврахаар болтол нэг нь сумаачин, нөгөөх нь хөрх эмхтэй. Яг алдартан ирээд ашхүүдээ гэсэн. Хөөрхөн охиныг алдартан авраад хүн сумоог нь Коичи аварнаа. Бүр өөрийн гэсэн хөгжөөн нэмжигчтэй. Тэр донд нь Макото хүртэл үйж шүү. Бас дээрээс нь хүүхэмсэг гэж ихтэйхээ. Макотог болзоон дурайл. Америкт байхдаа л олон охтуудтай орооцолтоод хэрэг төвөгт ордог гэж. Юмиг яаж мэдхүүгээд болзооны өдрөнд дагаад иртэл Макото ихнэрлүүн залгаад нүүр хийх газаргүй болгодог. Угаасаа алдартны агентлаг ажилт юм байна. Тэгээд л хөгжин дэмжигч хийж банцандаа гарч яваад Коичиг дагуулж ирээд ажил хэргийн уулзалт болгосон байдаг юм. Иннээс хойш охид хүүхнүүд бүр хөгжөөн дэмжигччгүй болсон доо. Хэд хоногийн дараа Коичигийн ээж ирэхнээ.
Их л хатан хүн байна. Сайн ажилд орсон, дажгүй амьдарч байгаа. Найз охинтой ч болсон гэд худлаа ирчиж. Найз охины чинь харъя гэвэл яана гэсэн чинь Поппи нүүр улаагаад гараад гүчнэ. Ээж нь ч зөрж орж ирээд шууд л найз охиныг чинь харъя гэж авсан. Найз охин гэд Макото ороод ирдэг. Хаанаас нь чарсан хөөхөн ухаантай ярьж байгаа нь хүртэл илдэг. Юу гэж юм охин чамтай үерхтийн гэж шууд мэдчихнэ. Ээжийнх нь хүч алсаас алгадах. Удаачгүй хамаг хөөрхөн дээрээ тавьсан Поп нүүр нь улаагаад ороод ирлээ. Поппийн жинхэнэ нэр нь Казухо Ханеяма. Бас л удаачгүй Накл Дастер ороод ирлээ. Яах бол доо гэсэн илдэг гэж ихтэйхээ. Нэрийн хуудас өгч мөгөөд сайн дурын ажилтанд Койчи тусалдаг гэд юутай ч аврагдлаа. За тэгээд аяллаа автобусаар Токиогоор аялаад гай тарсан биш хатан зөгийг мууртай тарчнаа. Хүчин сэргээд автобустай нийлчнэ. Cat bus. Хамаа намаагүй явж өгнө. Ингээд юм ирдэгч зогсооч чаддгүй. Юутай ч хүмүүсийн авраад бараг л бүх хүн буугаад яг Макото буух гэсэн мууран догшроод аварч чадсангүй. Сонголтгүй болсон Койчи ингээд юм араас хөдөлдөг. Ядчихтан зам нь голоор эвдэрчиж. Яах учраа олдгүй. Тэгтэл Койчи Макотог аврахаар муурыг гүйцээд Краулер гэдгээ илчилчин. За одоо энд дүүрчээ. Муур аль хэдийн хэрмэг дээр нь хүрээд ирж. Доошоо унаад. Харин ингээд бүр хурдалж хагархайг нь даваа өсөрдөг. Койчи Макотог өрөөд унж мууран дээгүүр гулгасаар ингээд юм руу ойртол. Гараас нь барих гэсэн боловч хүрсэнгүй. Гэхдээ ингээд л бууж өгнө гэж байхгүй. Хүрхгүй байвал хүрэхэд л болно. Койчи нисчдээ. Энэ тухай зөвхөн Койчиගේ ээж авал мэднэ. Койчи дөнгөж төрөөд хөлд орохоосоо ч өмнө нисч чаддаг байжээ. Нисгэл юм бол хаашаа чамаагүй өвчин. Санаа зовсон ээж нь алга болчихоо гэж яагаад нисэх бүртэн алгадаад нэг л мэдгээд нисч чадхаа болчих. Гэхдээ энэ удаад Койчи дахин нэг удаа ниссэн байдаг юм. Макотог амжилттай авраад ээжийнх нь ч явах цаг боллоо. Дараа нисэх гэж үзсэн чаддгүй. Накл Дастер эхнэр хүүхэдтэй байжээ. Хатан зүгийгээс болоод эхнэрх нь би хүнд байдалтай байгаа. Энэ хооронд ардгар үст хатан зүгийг хайгаад нэг охинтой уулзсан. Юпын дотроос нь баахан зүгийг гарч ирээд хатан зүгийн өрх байж. Гэтэл ардгар үст бас бэлтгэлтэй. Зүгийн хор авчиж, араас нь хоёр найз нэрээд Накл Дастерыг даалгавраар явжиж. Юу ч гэсэн хатан зүгийг хаан сурдгийг нь мэдээд авлаа. Тэгээд хатан зүгийг гэртээ ирлээ гэсэн чинь гэрээ эцэд нь өгчиж. Энэ хооронд Поп хүлээн авалтанд орох нэ. Хууль бус айдал байсан бол одоо жинхэнэ айдал болж болох нь. Койчи Накл хоёр тусалж чадах биш. Макото туслахаар л болно. Менежерийн ажлаа хийгээд танил талаа ашиглаад жижигхэн хүлээн авалтын том хэмжээнийх болгочноо. Поп анх удаа л албан ёсны тоглолтод оролцсон гэсэн сандраад нэг л итгэж өгдөггүй. Попоос өөр бас хоёр ихэр айдал байна. Тайзны бүжигчэд хөгжимжид ирснээ би биндээ их л дургүй. Тэгсэн энэ хоёр ахлагч нь би биеэ хараад анхны арцаа болчтیں۔ За ямартайч зохион байгальтай л болсон. Одоо бэлтгэл үлдлээ. Поп өдөр шөнөгөө дууга бэлдээд, хоёр ихэрч өдөр шөнөгөө бүжгээ бэлдээд, нэг л мэдхэд үзүүлбэрийн өдрөө ирлээ. Гэтэл хатан зүгийн нөгөө загсан хүн дээр туршилт хийгээд мангас чигэн болгочих. Тоглолтыг эхлүүлж мужийн захирагч дуулаад Eraser Head тоглолт руу нэрж яваад загсан хүнтэй тарчнаа. Шууд л тулдаад хормын төдөд бариад хүчээ ашигладал хүчин нөлөөлдгүй. Тэгсэн загсан хүчинч сайжраад цахилгаан загсулчиж тэр хавийнхан тог тас. Энийг хатан зүгээ харж исэн эцэст нэгэн Накл Дастер болоод ирж. Гэртээ хараад ээжтэйгээ уулз. Тамаа гэж авсан. Энэ охин бол Накл Дастерийн охин. Харин хатан зүгийн охиных нь биеийг авцсан байж. Охиноо буцааж авах тулаан гарандаа тусгаалan хийлгсэн цахилгаан бороохоо зүжиж. Хайр наргуул дайрна. Хатан зүгийг ч бас дэлбэрдэг зүгийгээр дайраал. Дэлбэрлэлээс нь болтаад зөрүү дайртал хатан зүгийг зүхтаад Накл Дастер араас нь хөөгөөл. Энэ хооронд тог тасарсан болохоор тоглолт хойшлогдох дээрээ тулчиж. Гэтэл Поп тайзан дээр гараад сандарч байсан ч өөртөө ихтгэлтэйгээр үзэгчдийг татан тоггүй ч гэсэн тоглолтоо эхлүүлдэг. Хатан зүгийг болон шахагдаад ялагдахгүй тулд өөртөө триггер тарьчнаа. Удаан хүлээсний эцэст охиноо аврах боломж. Гэтэл триггерийн нөлөөгөөр хүчин сайжраад цахилгаан гаргадаг болчихноо. Накл Дастерийн цээжийг зөхөж зүрхийн цахилгаанаар шардаг. Зүрхэн зогсож энэ хүртэл ирсний эцэст ингээд үхэх юм гэж үү. Тогч ирээд тоглолт шүргэлжлээд хатан зүгийг явах гэтэл аав нэглээ гэсээр Накл Дастер босоод ирнэ. Тулаан үргэлжлээл аль нэг нь үхэхээс нааш зогсохгүй. Ар араасаа бие биерүүгээ дайраал. Нэг удаа охиноо алдсан ч одоо бол заавал аварна. Энэ өдрийн төлөө өдөр шөнөгөө бэлдэж мангас болтлоо хичээсэн. Энэ удаад заавал аварна гэсээр хатан зүгийг яллаа. Цахилгаанаар зөхиод би энэ хөдөлгөөнгөө олжээ. Энэ л боломжийг ашиглаж охиных нь үднээс хатан зүгийг суглаад шавжны хороор дэлбэлдэг.
Одоо охиноо аврахад л болох нь. 帰るぞ玉緒。 Тоглолтч дуусаад бүх зүйл эцэст нь нэг цэгцэрлээ. Гэтэл нүүрэндээ сорвтой нэг хүн гарч ирээд нүд ирмэх зурл нэг зүгийг бариад авдаг. Энэ хэрэгээс хойш триггер хорон санаатнууд алга болсон ч мангас шиг хорон санаатнууд ихсжээ. Генийн төвшөнд бие махбод нь өөрчлөгдөд нэг үгээр триггер хар тамхи өөр төвшөнд очиж. Харин Накл Дастер гих Вижиранте баярлаа гих цөөн үгс хэлээд гинт гарч ирсэн шигэ гинт алга болсон байдаг юм. Харин Коичигэнд Накл Дастерын үргэлж зүүдэг хар маск болон Brass Knuckle байхаж ямар ч захиа юу ч байхгүй яг л одоо чиний ээлж гих залхамж халаагаа үлдээж буй айтай. Гэхдээ би ирлээ гих түүний үгс одоо илүү зөөлнөөр өөр газарт сонсогдно. Ихтер нь харамсалтайгаар өнгөрсөн ч эцэст нь охиноо аварч чаджээ. Хэдий хэдхэн сарыг хамт өнгөрөөсөн ч Накл Дастер гих Вижиранте Коичигийн зүрхэнд үүрт орших үз. Хэдий тэр байхгүй байсан ч Краулер гих Вижирантегийн замнал үргэлжлэх болно.